За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент 2 буюу дунд чатны хичээлийн маань 2 дахь сэдв эхэлж байна. За бид 2 дахь сэдвээрээ хүний нөөцийн төлөвлөлтийн төрлүүдийн талаар авч үзнэ. За энэхүү сэдвийн агуулга маань урт хугацааны буюу стратегийн төлөвлөлт, дунд хугацааны буюу тактикийн төлөвлөлт, богино хугацааны буюу үйл ажиллагааны төлөвлөлтүүдийг хэрхэн хийдэг тухай үзье. Байгууллагын удирдлага нь үйл төрлөл, маркетинг, хүний нөөцийн менежерүүдэд өөрийн хариуцсан хэлтсийн төлөвлөгөөг зохиох даалгаврын өмнө ерөнхий төлөвлөгөөг бий болгох ёстой байдаг. За хүний нөөцийн төлөвлөлтийг урт, дунд, богино хугацааны буюу стратегийн, тактикийн үйл ажиллагааны гэж ангилдаг. За стратеги төлөвлөлт гэж юу вэ? Урт хугацааны буюу стратегийн төлөвлөлт гэдэг нь ихэвчлэн байгууллагын хүн хүчтний ирээдүйн 3-аас 10 жилийг таамаглах ийм явдал байдаг. За стратегийн төлөвлөлт нь нэн төрөнд тодорхой бэрхшээлтэй асуудалд тулгуурласан байдаг бөгөөд байгууллагын эдийн засаг, технологи, нийгмийн хөгжлөөс ихээхэн хамаардаг. Иймээс байгууллагууд стратегийн төлөвлөлтийн хүрээнд хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилго бүхий хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэх нь олонтоо байдаг. За энэ 3-аас 10 буюу урт хугацаагаар төлөвлөж байгаа учраас энд байгууллагын эдийн засаг, технологи, нийгмийн хөгжлүүд мөн ихээхэн хамааралтай байдаг байна. Стратегийн төлөвлөлтийн хамгийн чухал үүрэг бол хөгжлийн үндсэн хандлага, түүний чанарын үнэлгээг цаг тухай байгууллагын болон урт хугацааны үйлдвэрлэл, үйлчлэгээний бодлогын талаарх мэдээлэл маш чухал ач холбогдолтой байдаг. За товчоор хэлбэл стратегийн хүний нөөцийн төлөвлөлт бол байгууллагын стратегийн төлөвлөлтийн нэг бүрэлдэхүүн хэсэг болдог. За энэ төлөвлөлт нь тактикийн төлөвлөлтийн үндэс болж явдаг юм аа. За өөрөөр хэлбэл хүний нөөцийн урт хугацааны төлөвлөлт нь байгууллагын урт хугацааны стратеги төлөвлөлтийн нэг томоохон хэсэг нь болдог. За тэгвэл стратеги төлөвлөлтийн хүрээнд удирдлагын үйл ажиллагааны үндсэн 4 хэлбэр байдаг гэж Питер Лоренж үзсэн байна. За энэ нь нөөцүүдийг хуваарлах, гадаад орчинтой зохицох, дотооддоо зохицуулалт хийх, за мөн байгууллагын стратегийг төсөөлөх зэрэг байдаг. Үүн дээр үндсэлтгээ гэж үзжээ. Тэгвэл Америкийн эрдэмтэн Менцберг стратегийн 5 шинж буюу байгууллагыг үр дүнтэй удирдахад гүйцэтгэх үүргээр нь тодорхойлж болно гэд стратегийн 5P гэдэг тодорхойлтыг гаргасан байна. За нэгдүгээрт нь стратеги бол төлөвлөгөө буюу план, за стратеги бол зарчим буюу принципл, стратеги бол байр суурь буюу position, за стратеги бол хэтий төлөвлөлт буюу перспектив, за стратеги бол уран арга буян маневр юм буюу pace гэж үзсэн байна. За засгийн газрын 2019 оны 36 дугаар тогтоолын хавсралтаар стратеги төлөвлөгөөг боловсруулах, батлах, хэрэгжилтийг хангах журмыг баталсан гаргасан байгаа. За энэхүү журамд стратегийн төлөвлөгөө гэдгийг байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, стратегийн зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон баримт бичиг хэлнэ гэж заасан байдаг байна. За тэгвэл стратегийн зорилт нь хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд урт, дунд хугацааны бодлогын баримт бичиг хэрэгжүүлэгчийн хэлсэн оновчтой хэмжиж болох үец тодорхой хугацаанд хүрч болох үец эерэг өөрчлөлтийг хэлнэ гэж байна. За тэгвэл энэхүү шалгуур үзүүлэлт гэдэг нь стратегийн зорилтын хэрэгжилтийн үе шат бүрт бий болох өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон чанарын болон тоо үзүүлэлтийг хэлнэ. За суур төвшөнд стратеги төлөвлөгөө боловсруулах үеийн шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоо утгыг хэлнэ. За мөн хүрэх төвшин гэдэг нь стратегийн зорилтыг хэрэгжүүлэх явцад болон хэрэгжиж дуусахад хүрэхээр хүлээгдэж байгаа өөрчлөлтийг хэмжихээр урьдчилан тодорхойлсон шалгуур үзүүлэлтийн чанарын болон тоо утгыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бид юунд хүрсэн байх ёстой вэ? Тэр түүнд хүрсэн байна уугүй юу гэдгийг юугаар хэмжих нь. За засгийн газрын 2019 онд батлагдсан энэхүү журмаар тодорхойлсон энэхүү тодорхойлолт өгнүүд нь хэрэглэгдэж байгаа. За энэ байгууллагын голдуу төрийн байгууллагт ашигладаг боловч бизнесийн байгууллагууд мөн үнээс үнээр үндэслэн стратеги төлөвлөгөөнийхөө журмуудыг гаргадаг байгаа. За стратегийн төлөвлөлтийн үе шатууд. За нэгдүгээрт нь эрхэм зорилгоо тодорхойлох ёстой. За байгууллагын зорилтууд, зорилгодоо хүрэх зорилтууд байгаа. За гадаад орчны шинжилгээг мэдээж хийх ёстой.
За байгууллагынхаа давуу болон сул талын шинжилгээгээ хийж гаргасан байх ёстой. Стратегийн хувилбарыг шинжилж үзнэ. За стратегийн сонголтыг хийн. За хийсэн сонголтоо хэрэгжүүлэх явцдаа үнэлгээ хийх ёстой байдаг байна. За стратеги төлөвлөгөө боловсруулахад дараах зарчмыг баримтлана. За мэдээж үндэсний язгуур, эрх ашигт нийцсэн байх ёстой. Нэгдмэл, цогц, харилцсан уялдаатай байх ёстой. За төрийн бодлогын залгамж чанарыг хадгалсан байх, судалгаа, шинжилгээнд үндэслэн байх ёстой. Нөөц бололцоонд үндэслэн за эцэст нь ил тод нээлттэй ийм маягаар төлөвлөгөөг боловсруулах ёстой гэдэг байна. За стратеги төлөвлөгөө дараах бүртгэл хэсэгтэй байна. За мэдээж алсын хараа, эрхэм зорилго, за орчны шинжилгээ, гадаад болон дотоод орчин байгаа стратегийн зорилтуудад за мөн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, ямар хугацаанд ямар хэмжээгээр хэн яаж хэрэгжүүлэх талаарх үйл ажиллагааг оруулсан байна. За хавсрал буюу стратеги төлөвлөлтийнхөө тайлангийг үүндээ заавалчгүй хавсаргаж явах хэрэгтэй гэдэг байна. За тэгвэл стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг хэрхэн тайлгнах вэ? За нэгдүгээрт нь стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийг тодорхой, үнэн зөв, хангалттай мэдээлэлд үндэслэн тайлгнах ёстой байдаг. За хоёрт нь гүйцэтгэлийн тайланд тухайн арга хэмжээний гүйцэтгэл нь хүрэх түвшин буюу төлөвлөсөн үр дүнд хүрсэн эсэх болон зорилттой түвшинд хүрээгүй бол түүний шалтгаан, нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх мэдээлэл зэргийг тусгах ба тусгагдсан мэдээллийн үнэн зөв байдлыг холбогдох албан тушаалтан хариуцна гэж заасан байдаг байна. За дунд хугацааны буюу такт төлөвлөлтийн талаар авч үзье. За энэ нь тактикийн төлөвлөлтийн 1-3 жилийн хугацааг хамардаг. За хүний нөөцийн удирдлагын чиг үүргийг биелүүлэхэд дунд хугацааны хэрэгжүүлэх зорилтуудад чиглэсэн байдаг. За энэ нь стратеги төлөвлөгөөний суурин дээр бий болдог. Энэ төлөвлөлтөд хүний нөөцийн удирдлагын зорилт, үйл ажиллагааг илүү тодтогч, нарийвчлан тогтоож өгсөн байдаг байна. Тактикийн төлөвлөлт стратегийн хүний нөөцийн төлөвлөлтийн зорилгод тулгуурласан байх хэрэгтэй. За бид нар удаан хугацаанд төлөвлөсөн төлөвлөгөөгөө тулгуурлан дунд хугацаанд дараагийнхаа төлөвлөгөөгөө илүү нарийвчлан зохион байгуулж гаргадаг. Байгууллагын зорилгод нийцүүлэн боловсруулагдсан хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрүүд ихэвчлэн удирдлагын дунд түвшнийг нор дамжин хэрэгждэг байх нь. За стратегийн төлөвлөлттэй харьцуулахад тактикийн хүний нөөцийн удирдлагын зорилт үйл ажиллагааг илүү тодтогч, нарийвчлан тогтоож өгсөн байдаг. Энэ төлөвлөлт нь урт хугацааны буюу стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлтийн гүүрэн болж өгдөгөөрөө ийм онцлогтой төлөвлөлтүүдийг хийгддэг байна. За тактик төлөвлөгөөнд цаг хугацааны хүчин зүйл, зах зээлийн эрэлт, үн ханшид зохицуулан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг ихсгэх, багасгах, зохицуулах, за борлуулах газар, борлуулалтын сувг, арга зэргийг сонгох асуудлуудтай уялдуулан хүн хүчний нөөцөө төлөвлөдөг байна. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын үйл ажиллагаатай хамааран гадаад болон дотоод орчны нөлөөг хамааруулан энэхүү төлөвлөгөөг хийдэг байна. За тэгвэл үйл ажиллагааны буюу 1 жил хүртэл хугацааны төлөвлөлт байдаг. За төлөвлөлтийн энэ хэлбэр нь гол төлөв 1 жил хүртэл хугацааг хамрах ба байгууллагын үйл ажиллагааны зардлын хэрэгжилтэд чиглэгддэг байна. За хүний нөөцийн үйл ажиллагааны төлөвлөгөө нь цаг хугацаа. За энэ нь жил, улирал, сар, 7 хоног, ажлын өдөр, ээлж гэдгээр цаг хугацааг тооцох нь объект буюу байгууллага, функционал нэгж хэсэг, цэг, хэсэг, ажлын байр, за бүтэц буюу хэрэгцээ, ажилд авалт, дасан зохицол, ашиглалт, сургалт, мэргэжил, дээшлүүлэлт, за ажил хэргийн карьер, ажлаас чөлөөлөлт, хүний нөөцтэй холбоо бүхий зардал зэрэг шинжүүдээр нарийвчлагдсан шаардлагатай тооцоо ба үндэслэл бүхий төлөвлөгөө байдаг байна. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааны төлөвлөгөө нарийвчлан тодорхойлсон зорилго, арга хэмжээ, тэдгээрийн төрөл, шаардлагадах төсөв, тоо хэмжээ, цаг хугацаа, хариуцах эзэн зэргийн талаар тодорхой мэдээллийг агуулдаг байна. За хүний нөөцтэй холбоотой дараах зардлын төрлүүдийг төлөвлөнө. За үүнд үндсэн болон нэмэгдэл цалин, шагнал урамшуулал, нийгмийн даатгалын шимтгэлийн байгууллагаас төлөх зардал, за мэргэжил дээшлүүлэлт болон сургалт хөгжил, хөдөлмөр хамгаалал, за үүнд ажлын орчин нөхцөлийг сайжруулах талаар тусгасан байх, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгсэл, за цөв арц гэх мэтийн хөдөлмөр хамгаалалтай холбоотой бүхий юм, за хөдөлмөрийн болон мэргэжлийн зэргийн нэмэгдэл, хоол, унаа, орон сууц, хэвлэл гэх зэрэг зардлуудын нэмэгдэл,
эмнэлэг, соёл, үйлчилгээ, биеийн тамирын зэрэг соёл олон нийтийн ажлын зардал, за шинээр бий болгох ба шинжилэн тоноглох ажлын байрны зардал, төрөл бүрийн нөхөн болгоор болон тэтгэмжийн зардлууд, за үүн дотор бүрдүүлэлт болон сонголтын үеийн зардал, зөвлөх үйлчилгээ, за аутсорсон ашиглах зардал, ашиглалтын үеийн зардал гэх мэт бүхэл зардлуудыг оруулан тооцогч төлөвлөдөг байх нэ. За хүний нөөцийн доктор сууршил тааруу бол шинэ ажиллах хүч ирэх, өөртөө татах, доктортой ажиллах зэрэг чиглэсэн нэмэлт зардлуудыг шаардах болдог. За докторгүй байдлын түвшин өндөр байх тусам цагийн хөлсний хэмжээ өсөх, сул зогсолт олгодвол ихсэх. Ингэснээр бүтээгдэхүүний өөрийн өртөг нэмэгдэх ба түүний өрсөлдөх чадвар нь буурахад хүрдэг. Иймээс хүний нөөцтэй холбоотой зарлууд байгууллагын үйлдвэрлэл хийгээд нийгмийн үн цөлтүүдийг боловсруулах үндэс болдог тул үнэн бодтой зөв төлөвлөх нь чухал байдаг. Түүнчлэн дээр дурдсан зарлуудын аль нэгийг нь санамсаргүйгээр орхих, эсвэл их усэр хүрэлцэхгүй нэрийдлээр төлөвлөхгүй байх нь мэдээж сөрөг үр дагаврыг дагуулдаг учраас бүхий л хүний нөөцтэй холбоотой зарлуудыг заавал тусгаж оруулах шаардлагатай байдаг байна. За үүнийг нэг талаас ажилтны хөдөлмөрийн мотивацтай, за нөгөө талаас ажилтан бүрийн ард түүний нийгмийн асуудал байдагтай холбон тайлбарлаж болно. Тухайлбал сургалтын зардал байгууллагын төсөвт тусгагдаагүйгээс ажилтнаас хорч өжигтөн дэмжлэг туслалцаа үзүүлэхээс татгалзснаас болоод тухайн ажилтны ажиллах урам зориг мохож улмаар ажлаас гарахад хүргэж болцсохгүй байдаг. Иймээс хүний нөөцийн менежер үйл ажиллагааны төлөвлөлтөд онцгой анхаарч зардал бүрийг бага гэлтгүй төлөвлөж зориулалтаар нь зарцуулахад хяналт тавьж байвал зөвхөн. За байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааны үлгэрчилсэн төлөвлөгөөг боловсруулах үйл явцын бүтцийг үзье. За хүний нөөцийн талаар мэдээллийг цуглуулна. За үүнийгээ үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлтийн зорилгыг тодорхойлоход чиглүүлэн гаргадаг. За энэ нь үйлдвэрлэлийн төлөвлөлтийн зорилготой хүний нөөцийг тохирч байгаа эсэхийг шалгана. За мөн хүний нөөцийн төлөвлөлтийн зорилго хэрэгжих боломжтой эсхийг нь тайлбарлана. За хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлно, ажилд авалтыг төлөвлөнө, дасан зохицолтыг төлөвлөнө, за ажлаас чөлөөлөлт эсвэл сонгогдлыг төлөвлөнө, за хүний нөөцийн ашиглалтыг төлөвлөнө, сургалт ба хөгжлийг, за албан тушаал ахих ажилтнуудыг төлөвлөгөө, за хөдөлмөрийн хамгаалал, хүний нөөцийн зардал гээд эцэст нь энэ бүхэндээ хяналтыг тогтоогоод эргээд энэ маань хүний нөөцийн үйлдвэрлэл үйлчилгээний төлөвлөлтийн зорилго руу шийдчихэж байдаг. За хүний нөөцийн төлөвлөлтийн зорилго хэрэгжих боломжтой хэсэг нь дахин шалгагдана. За хэрвээ шаардлагатай бол зарлалтыг дахин тодорхойлно. За энэ нь эцэстээ хүний нөөцийн талаарх бүхий л төлөвлөлттэй холбогдсон уялддаг байна. За эдгээр төлөвлөгөөний аль нэгийг нь орхигдуулах энэ нь маш их сөрөг үр дагаврыг учруулдаг учраас бүгдийг нь төлөвлөж үүнийхээ эцэст хянах хэрэгтэй байдаг байна. За ингээд өнөөдрийн хичээл үгээр өндөрлж байна. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр дахин уулзлаа. Түр баяртай.